Заяа цанзалсан Mongol Way та бүхэнд шинэ дугаараар хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар хэрхэн интернетгүй үед хүссэн дуугаа сонсох вэ? За манай сувгийн зүгээс бол жилийн өмнө бол мөн адилхан иймэрхүү бичлэг хийж байсан. За тэгтээ тухайн бичлэгээс хойш бол хөгжүүлэгчийн зүгээс бол өөрчлөлт хийснээр за тухайн аппликейшнүүд маань зарим тохиолдолд ажиллахгүй байх бол тийм тохиолдол гараад байгаа. За тэгэхээр 2021 оны 10 сарын байдлаар хамгийн шилдэг офлайн дуу сонсдог аппликейшн юу байна? Та бүхэндээ танилцуулъя. За зөвхөн хамгийн эхлээд App Store руу орох. За App Store дээр search хэсэг дээр нь за энэ аппликейшнийг бол хайгаад үзээрэй. Audiomack Download New Music гэсэн аппликейшн бол байгаа. За eerээ олохгүй байвал би description хэсэгт татах линкийг нас оруулчихъя. Тэгээд тийш ороод шууд татаад болно гэсэн. За Open би бол татчихсан байгаа. За Open ихлээр энэ аппликейшний маань интерфейс үл ерөнхийдөө гэж харагдана. Доод талд 5 сонголттой. Feed, playlist, өөрийнхөө плейлистийг үүсгэж болно. За Discover, за search хэсэг дээр өөрийнхөө хүссэн дуугаа бол татаад авч болно гэсэн үг. За нэг сонирхолтой гоё зүйл нь юу гэхээр Discover хэсэг дээр энэ Top Albums Chart, Top Songs Chart гэдэг бол сонголтууд байдаг. За зөвхөн View All, за улсаа сонгохдоо Mongolia гэж хэрэг сонгобол. За Монгол улсын хувьд ямар дуу ерөөдөө трендинг болж байна. Энэ аппликейшнийг ашигладаг хүмүүсийн хувьд ямар дуу илүүтэйгээр сонсож байгаа гэдэг бол та бүхэнд харах боломжтой гэсэн. За цөмөөрөө жишээ байдлаар нэг дууг нь бол татаад үзье. За амар чамаг зү. За энэ дуу. За ингээд дуу маань бол явж байна те. Цөмөөрөө download хэсгээр дараа нь за тэнгуут юу гарч ирэх вэ гэхээр unlock features like offline music playlist creation and more by creating a free account гэж байна. Энэ маань юу гэсэн үг гэхээр офлайн дээр дуу сонсохыг хүсэж байгаа бол энэ аппликейшн дээр үнэгүй аккаунтаа нээх ёстой гэсэн. Энэ нь үнэгүй учраас ямар нэгэн байдлаар төлбөр төлөхгүй. За зөвхөн логин гээ. За та Google-ээс, Twitter, Facebook эсвэл Apple-аа холбож болно. За миний хувьд бол Google-аа холбочихсон байгаа учраас шууд Google руу оръё. За ингээд миний аккаунт руу орчлоо гэсэн. За нөгөө нэг download хэсэг маань ингээд зөв гэсэн чагталсан check sign-тай болчихж байгаа. За тэгэхээр түрүүний дуу маань бол ийшээ ингээд ороод ирж байгаа. За ингээд татагдсан дуунууд нь хаашаа орох гэхээр My Library, за ингээд favorites offline хэсэгт татсан дуунууд чинь ингээд орно гэсэн үг. За цөмөөрөө одоо интернетээ унтраагаад force close хийж яагаад нөгөө аппликейшн руу ороод бол үзье. За My Library. За өмнө татчихсан дуунууд ороод үзье. За Billie Eilish. За ингээд дуу маань явж байна те. За ингээд өөр дуунууд бол яг адилхан хүссэн дуу чинь ингээд явна гэсэн үг. За яг энэ байдлаар хүссэн дуугаа та бүхэн интернетээр татаад дараа нь интернетгүй ингээд ямар ч илүү төлбөр төлөхгүйгээр сонсоод үзээрэй. За хэрвээ манай бичлэг таалагдсан бол манай сувгийг subscribe болон энэ хүү бичлэгийг лайк дараарай. Ингээд дараагийн дугаараараа иргэн уулзлаа. Түр баяр таа.